За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Би Харт тамхитай тэмцэх газрын сэтгэл зүйн сувдан чимэг байна. Сүүлийн үед өсвөр насны хүүхэд залуучууд мансууруулахын сэтгэл санаалууд байцтай холбоотой гэмт хэрэг зөрчилд цөөнгөө өртөө дагаатай холбогдуулаад манайхын кейс гэд подкастыг хийж эхлүүлж байгаа. За энэ хүү подкастын маань зорилго болохоор бүх насны хүмүүст энэ төрлийн гэмт хэрэгт өртгөөс хэрхэн өршлөн сэргийлэх, энэ зүйлээс яаж өөрийгөө хамгаалах талаар нээлттэйгээр ярилцгаж энэ подкастыг эхлүүлж байгаамаа. За тэгээ өнөөдөр манайд 3 зочин хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За тэгэд манай энэ social room гэдэг студ манай хамт олон болохоор энэ цагдаагийн ерхий газар Харт тамхитай тэмцэх газрын үйлчлэн сэргийлэхтэй хамтарч ажиллаад жил гарсан болж байна тий. Тэгэхээр ингээд бид хамтарч ажиллаад маш олон кейс дээр явж үзсэн, 20 ангиудаар явсан, хэрэгэлдэг, түүнд донтогч хүмүүстэй уулзсан тий. Тэгэхээр бас энэ тал дээр жоохон бас нэг жил хагасын хугацаанд нэг мэдлэг хүү, мэдээлэл хүү хоримтлуулсан байгаа. Тэгээд өнөөдрийн кейсээс нэлээд бас хүнд кейс байгаа. Насан туршиг хөөхөд одоо энэ хүү гэрээслийг бичээд амиа авсан тохиолдол байгаа амар. За бид гэрээслийг уншиж өгье. Энэ бүхнийг буцааж болдог бол буцаахсан. Тийм боломж хизээж байхгүй. Гайхамшиг гэдэг зүйл амьдралд байхгүй, тохиолдохчгүй. Санаа зовоож байгаа зүйл зөвхөн миний буруу. Гэхдээ миний ухаарал хэдхэн хоног байдаг нь харамсалтай. Хэрвээ би үүнээс салж чадвал амьдрал минь бодсон шиг минь сайхан болоод энэ зүйлд цагаа дэмий өрхөөс өмнө хүүхдийнхээ хажууд нь байх болно. Чи энэ тоглоомоор тоглох юм бол энэ тоглоом чиний бүх зүйлээр тоглох болно. Бүх зүйлийг дуусгахаар хүсэх үед ард үлдэх амьдрал минь надад маш харамсалтай. Энэ зүйлд нэг л жолоо алдарсан бол гарч чадахгүй зүйл бололтой. Аимшигтай энэ нийгмийн чинь яг хаана нь би жаргах ёстой юм бэ? Намайг уучлаарай. Надад үүнээс өөр хийж чадах зүйл байсангүй. Та нарынхаа хайртай хүү гэд энэ хүү гэрээслийг бичээд амиа орлсон байгаа. Та бүгд настай хүүхдөө. Энэ 10 дугаар ангийн хүүхэд. 16 настай хүүхэд. Таадад яг ямар сэтгэл төрж байна нэг сонсоод. Амар л тий. Тий 16 нас гэдэг чи одоо ямар сайндал дуу байдаг штэ амьдралын минь алтан болсон 16 нас минь. Тэгээд яг ийм сайхан насн дээр ингээд харт тамхинаас болоод тэг яг ер нь гарч чадахгүй энийг ингээд даван тулж чадахгүй гэдгийг мэдээд би амиа орлож ижил энэ бүхэн зогсох юм байна гэдэг шийдвэртэл хүрсэн юм байна гэж ойлгож штэ. Гэтэ миний ухаарал хэдэн хоног байдаг нь харамсалтай гэж байна. Уг нь бол ухаараад биш. Болиг гэж тэмцээд байгаа тий. Тэг нэг хэдхэн хоног ухаарал тий. Тэгэл үргэлжлүүлээд нөгөө зүйлийг хэрэгэлдэг л болчиход байна. Гэхдээ ингээд хар тамхи гэхээр зүйл нэг юм бонтуулагч бодис тий. Хэрэгэлсэн л болов цусанд орсон л болов тэр өөрөө бонтуулагч бодис буцаагаад нэгдэг. Хэрэгэлсэн л болов. Одоо арх болохоор бас нэг тодорхой хэмжээний домтуулагч бодис байдаг болно. Байгаа тий. Тэгэхээр энэ бол бүр яг архтэл одоо ундаач домтуулагч бодистай тий. Саахан хоол домтуулагч. Энэ бид нар юм домтдаг. Тий. Бид нар амжилтанд хүртэл домтдаг. Тэмүүлээ. Гэтэ хар тамхи бол бүр яг юм бодис байгаа. Зүгээр ингээд химийн аргаар гаргаж ирсэн. Зүгээр л нэг юм домтуулагч бодистой хамгийн амар домтуулдаг зүйлийг одоо энэ нийгэмд хэрэглээд тэгтээ энэ амар. Тэг яг нь донтолт гэдэг чинь хоёр төрлөө шүү дээ тий. Одоо амьдралд нь маш их сөргөөр нөлөөлдөг донтолт. Нөгөөх нь бол яг нэг их сөрөг нөлөө багтай донтолт гэдэг ингээ их бага хэмжээгээр донтолтууд бол дунд амьдарч штэ бид нэр өөрсдөө хоолны донтол тархалт үүсээл те сахар донтол тэгэл архин донтол гэх юм. Бид нар ч нөгөө өөрсдөө ингээ бүгд үр дагавартай. Тэг үр дагавар их бага гэдэг хэмжээнд дээр л яригадаад энэ л донтол бол тэгээд тэнгууд нөгөө миний ойлгож байгаагаар бол энэ хар тамхины донтолт бол одоо амьдралыг сүрүүлэх энэ яваа насны амьдралыг үгүй их хамгийн том одоо тесрэх байдаг шиг энэ донтолт бол хар тамхи юм байна. Тэгээд яг одоо ингээд энэ сэтгэл зүйчээс асууя л да та хоёр бас ингээд айгүй их кейс дээр ажилласан ингээд жил гараа явсан гэж хэлж байна. Тэгээ миний хувьд бол одоо өнөөдөр энэ подкастад орж ирж ярилцж байгаа нь өөрөө яг ийм одоо хар тамхитай амьдралаас бол их хол тис ангид амьдардаг юм баггүй. Одоо миний эргэн тойрны одоо манай хамаатан садан аавын тал ээжийн тал гэж байж. Тэр хоёр хамаатан садан донд нэг л
хар тамхинд донтсон хүн байх юм бол хамаг хамаатнуудаараа тий зөвхөн эцэг их биш. Аав ээж нь биш тий ах дүү нь биш. Тэр чигтээ бид нар удмаараа бид нар тэр донтсон хүүхдийн одоо төлөө сэтгэл өвдөж одоо бүгдээрээ яах вэ гэдэг ингээд жумуулаа ингээд санаа зовх байхгүй юу. Тэгээ тэнгууд надад Аз болж одоо бас тийм бол кейс бол алга яг тэгэл гэдэг. Би ч өөрөө бас яг хуу Орос нэвтрүүлэг болгондоо л ярьдаг ер нь алкоголны төрлөөс за би одоо энэ хар тамхины бол бүр хол амьдэрдэг. Тэгээд өнөөдөр яагаад ирж суусан гэхээр бас одоо сертификатхэм бас мэдээж төлөй биш учраас сонсож байгаа тий. Миний хувьд бол одоо ингээд ийм амар зүйл нийгэмд болоод байгаа юм байна. Надад хамаагүй. Миний амьдралд ийм байхгүй юм чинь надад хамаагүй гэж бол би хайж чадаагүй. Би өөрийн чинь бол уцаар ярихад ингээд одоо хэрвээ энэ подкастад ороод нэг хүүхдийн ч гэсэн амьдрал өөрчлөгдөөд мэдлэгтэй мэдээлэлтэй болоод холдоод зайлс хийж явах юм бол би оролцъё гэж бодлыг тэгж ирсэн байгаа. Тийм. Хайр халамж хараа хяналт байхгүй л гэсэн үг юм шүү дээ. Тэр бүрдэн жоох хүүхдүүд заны хүүхдийг ч гэсэн сонсож байгаа тийм ээ. Ямар ч юм донцсон хүн бэ түрүүн хоол гэж ярьж чинь хар тамхи арх гэл донцсон хүмүүс одоо богинохын хэмжээнд гэсэн үргэлж дотроо нэг юм энийг болчихсон гэдэг юм бүх хүн байдаг бол ажгүй бас байна шүү дээ. Жишээ нь архичин хүн ч гэсэн ингээл эсвэл хар тамхичин хүн одоо энэ хүн ч гэсэн өөрөө харамсал харуулсал байна. Энэс болчихсон энэ 2-3 хорон байдаг нь хэцүү юм аа гэж ярьж байгаа. Жишээ нь одоо фитнес нөгөө нэг жингийн илүүдэлтэй хүн ч гэсэн би фитнес явах гэсэн би ингэ хийсэн гэж зүгээр боддог шүү дээ. А тэрийг тэр бодол дээр нь өдөөгөө дүүх хүн бол тэгэл одоо нөгөө фитнесийн багш те нөгөө боддог фитнесийн багш орж ирээд намайг авч гараад ингээд засаад өгөөсэй гэж боддогтой адилхан энэ хүмүүс ч гэсэн нэг иймэрхүү зүйлсийг бол хүсдэг байх сэтгэл засал те тэр Монголд нөгөө rehab гэдэг зүйл хэрэг байдаг гэдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ хэрвээ байдаг бол ийм хүмүүс дээр бас ажиллах хэрэгтэй болов. Яг энэ нэг 2-3 хормын яг л би болохийсэн гэдэг үзэл бодол хүн болгонд байдаг учраас энэ дээр нь л засаж ажиллах дөрүүлж ажиллах хэрэгтэй байдаг юм болов зүгээр сайн бодлоо. Тэгэхээр ч одоо ингээд бид гурав ингээд за донтогч байлаа гэж бодъё те. Тэгээ бид гурав бас гарах юмсан гэсэн бодолтой. Тэнгүүд нөө нийгмээс бидрийг тусгаарлаа хийчихдэг ч юм уу. Эднэр өнгөрсөн хар тамхинд донтцсон хинт ч хэрэггүй нийгэмд хэрэггүй гэл бидрийг ингэж түлхэх тусмаа бид нэр бүр харанхуй нөхрөө унах байхгүй аа. Бидрийг нэг жоохон ч гэсэн ингээд за бас энэ хүмүүсийг бас энтэр чи ингээ нийгэм рүү буцаагаад оруулчихсан хэвийн энгийн амьдрал руу оруулчихсан ингээ сэргийн засварлах тийм төв ч юм одоо сэмүүд жишээ нь шүү дээ тий сэтгэл эмгэг сэтгэл эрүүл мэндийн тийм үндэсний төвгээ байж идэг бол тэрнтэй адилхан бас юм хар тамхинд донтсон ийм хүмүүс бас юм том төвтэй байвал тийм биз дээ бид нар ч бас алдаа гаргана тэгээд тэрийг эргээд засъя л та энэ чинь засаад эргээд амьдрий л та энэ урт амьдрал биш та ганцхан алдах амьдрал нийгэм нь өөрөө ч гэсэн хүнд бас нэгдэх боломж за бүр үлээ бас хоёр дахь боломж гэдэг ийм зүйлийг өгдөг байвал тийм нийгэм гэдэг зүйл чи өөр хүн болгон дотор сэтгэлдээ уулна миний бодлоор хүний оронд өөрийгөө тавьж боддог байна. Хэрвээ би ийм байдалд орвол хэрвээ ийм зүйл болох юм бол гэдэг зүйлийг хин боддог байхад зарим нэг асуудал шийдэгдэх байх зүгээр би боддог. Тэгэхээр нийгэм нь өөрөө энэ хүмүүсээ түлхээд байна. Сэтгэл санааны асуудал дээр нь улам нөгөө дөрөөлдөг. Ямар ч юмд хоёр дахь нэгдэх боломж өгдөг байгаасай. Тим нийгэмтэй байгаасай гэж хүсэж байгаа байхгүй юу те. Хар тамхи хэрэглэх нь өөрөө хууль бус. Хууль бус бол энэ чи өөрөө яалтан гэсэн үг шүү дээ. Тэгтээ хохирогч байхгүй. Өөрөө л хохирогч тийм. За улсын хэмжээнд сая сүүлд нэг яг хуваараа нэг хүн нээсэн байсан. Эмчилгээнд хамгийн багадаа нэг сараас эхлээ 6 сарын хугацаанд тийм эмчилгээнд нь очиж ингээд юу яадаг, эмчлүүлдэг. Нэг тийм төв нэгдсэн байгаа. Гэхдээ энэ бол нөгөө нэг юу хангалттай хүрэлцээтэй биш. Ямар ч бас нэг тийм төв нэгдсэн тэгээд дандаа нөө дүүрсэн байна гэдэг хариулт өгдөг байхгүй. Тэгэхээр бас тэнд эрэлт хэрэгцээ байгаад байна. Тэгээ манай энэ подкастыг чинь зорилго нь тэр асуудалтай байх юм бол ирээд хандаад те за би энэ санаатай болон санамсаргүй байдлаар нэг хэрэглээд үзчихлээ гэдгийг хэлдэг ч юм уу те. Эсвэл би ингээд донтогч болчлоо яах вэ гэд ингээ асуудаг байгаасай л гэж энэ подкастыг эхлүүлж байгаа. Гэхдээ миний сонссноор ингээд архины донтолт одоо архин цуснд ороод 6 сарын дараа тэр цуснаас ингээ бүрэн цэвэрлэгдэж гардаг гэж байгаа юм тий. Арх хар тамхи хоёр адилхан
мэдээж бүтцгүй байгаа. Гэхдээ яг хоёулаа донтогч бодис гэж үзье л та тий. Тэгээд тэнгууд одоо хар тамхи татсан нэг залуу одоо за чи тий хоёулаа ингээд хүүхдтэй боллоо. Чамаг яг хар тамхи хэрглэж явах хугацаанд чи хоёулаа хүүхдтэй боллоо. А тэнгууд нөгөө тэр донтогч бодис маань чамаар дамжуулаад удам дамжаад миний хүүхэд том болоод яагаад чи юм хар тамхи жоон дуртай тий хүн өгчүүл хэрглэж гээл тий яагаад гэх юм бол тэр нөгөө тэнтка удмын бичээсэнд нь одоо тэр нөгөө хар тамхины донтолт байгаад ах вэ тий тэгэл ингээд донтогчоос ингээд гараад явчихгүй гэдэг бас ийм айдас надад сая бол төрж байгаа байхгүй юу тий тэгэхээр яг ер нь юмд сүрхий бас нямбай ханддаг хүмүүс би тэр хүүхдтэй болгож байгаа тэгээ архины хэрэглээгээ 6 сар битээр ингээд хасаад тий тамхи архиа болоод тэгээд ингээд цусаа цэвэршсэний дараа битээр үр тогтоохж байгаа хүүхдтэй болгож байгаа яагаад тэгэхээр манай хүүхэд юм ямар нэг юм муухай зүйл донтох одоо донтохгүй тийм хүүхдтэй болно гэж тэгж байгаа байхгүй юу тэгээ тэнгууд яг ингэх хосоод бол ховор тийм үү цоод одоо байдаг ч юм хумсартай хүмүүс зарим нь одоо согтуу одоо бэлгийн харьцаанд орж байгаа л хүүхдтэй болоод гаргаж байгаа кейсүүд бол зөндөө байгаа тий тэгээ тэнгууд бас ингээл донтогчоос гараал явуулах юм бол эн чи өөрөө эргээд үндэсний аюулгүй байдаг яригдчих асуудал байгаа байхгүй манайх ч цөөхүүлээ 3 саяулаа тий гэтэл ингээл өсөж үржмээр ах чинь одоо ингээд хорогдоод ингээд хам бол яадаг юм бол. Тэгээ сая хишигдлагийн хэлдэг 6 сар болоод гарна гэдэг шүү дээ тийм. Би зөв нэг юм сонсч ирсэн. Одоо нэг бидний одоо сайн мэдгэх юм шааш юм гэдэг нэг зүйл шүү дээ. Нөө тэр ер нь хүндтэй орох уу те? Тэр бол хүндтэй. Тэр бол хүний биенээс бол гарахгүй. Ерөнхийдөө хар тамхи дотроос чинь чинь хамгийн хямдхан одоо мяа нөхгүй. Тий одоо тэгэнгүүт одоо жишээ нь үнэхээр мансууруулах бодис зөвшөөрсөн гадны улс орнуудын одоо олонний танил одууд нь гэх юм бол тийм зүйл хэрэглэж байна. Өндөр хөгжлийн улсад энийг хэрэглэж байгаа нь бол нөгөө нэг орон гэргүй хооллос маягийн хүмүүс л хэрэглэдэг байгаад. Энэ чинь өөрөө 100% chemical химийн бодис байц. Бид нар архиугаад эсвэл тамхи татаа 6 сар болоод цэвэршиж татсан л болвол цэвэршнэ гэсэн юм байхгүй. Гэхдээ угаасаа л эн чинь донтуулагч бодис учраас угаасаа л нэг юм генетик холбоотой гэдэг үгүй мэдэхгүй ингээд яг бид нар баг багч гэсэн бидрийг баг багт яг хар тамхи гэдэг зүйл баг байгаагүй л дээ тийм. Яг бид чинь гэхдээ нөгөө нэг хүүхэд багт нэг 10 хэд настай багт нууцаар нэг пив ууж үзэх ч юм уу тийм. Бурхны ашиг авч ууж үзэх ч юм уу бөөнөрөө тойрж байгаа тийм зүйл байдаг. Тэнгүүд энэ дэр үзчихэд тэрийг нэг хэрэглэхгүй ингээ хайцсан хүүхдүүд нь зөндөө байдаг. Тэнгүүд тэрийг цааш нь улам хэрэглээ явдаг нэг төрлийн бас хүүхдүүд байдаг. Би яг бага наснд байхад яг тийм хүүхдүүд би санаж байна. Одоо зарим нэг нь тааралддаг. Болсон байдаг. Бүр ингээд бүх зүйлийг тэрэнд өгөөд удан сууж байгаа залуутайч би таарлажсэн. За тэгэхээр чиний яг ярианы чи хариулт нь донтогчоо гэдэг ингээд яг нөгөө жинэг одоо цусаар удмын одоо бичээсэнд нь яг энэ мэдээл байгаа болохоор тэр эргээд нэхэгдээд ингээ яваа. Тэгээ муухагаар нөгөө нэг зүгээр ингээл нэг хаяа зүгээр муухагаар шуудаар ингээ ярихаар жоохон нэг генетик нэг ерөн жоохон сэтгэл санаа юм мяа төрөлхийн жоохон мяа гарууд нь юм хүнд хэлбэрийн юмд бүр донтоод байна уу гэж зүгээр ингээл бид нар хоорондоо зүгээр ярьж мардаг хөх уучлаарай. Угаалаа зүгээр ерөн тэгж ярьдаг те. Донтохгүй донтно гэд ялгааг нь зүгээр яах вэ? Хараар тэгээ ярьцдаг зүйл бас байдаг зүгээр. Тэр генетик дээр тийм байна уу? Тийм ээ. Одоо сая чиний яриан дээрээс ингэж байгаа ш. 10 жилийн хүүхдүүд бидэд ингээ баагтай архиуж үздэг, тамхи татаж үздэг. Сааданд очоод тамхи татаал. Би өөрөө хүсэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ нэг юм 10 жилийн хүүхдүүдийн тэр сургууль дотор чи ерөнхийдөө нэг нийгэм байгаа. Тэр дотор би нэг бүүлийдүүлэх ч юм уу те. Үл хүндэтгэх ч юм уу те. Түмэдлээ ингээл тамхи татчихараад хүү нөгөө орж ирж тамхи татчих мундаг гэдэг имийг бас нэг аваа суучт юм болоо гэж босон. Өөдөг чинь архиуц явж тэр хатмаа штэ. Гэдэгтэй. Баг архи уул ондог болчих гээд байдаг. Тэнгүүдлээ одоо бүр яасан гэхээр хүү нөгөөч хар тамхи татсан. Ямар гоё, ямар мундаг. 10 жилд чи нөгөө муу залуучууд чи октод дуртай байдаг. Тийшээ bad boys дуртай гэдэг. Тэнгүүл тийм bad boy бол гол
Архиудаг, тамхи татдаг, хар тамхи хэрэгэлдэг. А гэхдээ архи тамхиг бол болчих болж байгаа. Хар тамхиг бол Нэгэн торсон. нэг бирүүгөө оруулсан бол болж чадахгүй. Яг үнэ. Тэгэхээр одоо юу гэдэг энийг үзэж байгаа 10 жилийн хүүхдүүд ч юм уу. Зүгээр л нэг 10 жил шүү дээ тэр чинь тий. Заавал ингэж бусдад хүлээн зөвшөөрөх гэж муу ганц удаа яадгийг дэж л эхэлж байгаа шүү дээ. тий шүү дээ. За яа тийм. Тэр за яа тийм нэг удаал гэл тий. За 2 удаа, 3 удаа гэж Тэгэл хэлжээд дуусаа. тэгээд л хэцүү дээ шүү хүүхдүүд тий. Тэгээд энэ оруулж ирж байгаа хүмүүс дээр нь ер нь одоо сайн ажилтдаг болов яа. Тэр тал дээр бол их сайн ажилтдаг юм дээ. Би бол яг энэ өрчлөн сэргийлэхтэй ажиллаж жил гарсан болж байгаа шүү. Хилийн наан цаана Амар юм байл. маш сайн ажиллаж Яг байгаа. ингэж Тэгээд тэр сайн ажиллаж хахад ороод ирж байгаа. Тэгээд улам л нарийсаад ахгүй. Одоо нөгөө нэг хууль чангах тусам хулгай болгон нарийнсан. сүултээ ханиад амжуудхан дарагдах байлдаг та. Тэр шиг л. Гэсэн хэмжээнд 24 оны байдлаар 40 гаруй хүүхэд өөрсдийнхөө одоо гар хуруу эргэтнээ ингээд тайруулсан. Юу нийтдээ одоо 19 оноос хойш гэсэн үг байхгүй 18 оноос хойш. Эмийн бус аргаар хэрэглээд шүү дээ. Тэнгүүтээ одоо энэ эхний сар дээр энэ гараа тайруулах гоцсон бол дараагийнхаа сар дээр энэ гараа тайруулах гээд очиж байгаа тохиолдол байдаг. Сая ийм жороор олгогддог баснаас Энэ ер нь холбоотой тийм. 100 кариурыг ч зүгээр зардаг. Зүгээр өгöd тийм. Ханиадны имэрчсэн зүгээр өгдөг. Одоо л тийм. Тий. Би нэг эмийн санд ханиадны юм авахгүй зогсчихсан чинь нэг залуу Германда гараа хийцээ орж ирэх видео кол хийгээд тэгэл хотлоо яриалаа авахгүй тэр тэгээд тэгсэн чинь 100 тариур авах гэсэн байт. Тэгсэн чинь шууд эмийн санд өгөхгүй. Яг юу тэрхлэхээр шууд өгөөгөө гаргасаахгүй. Тэгсэн чинь тэр өгөхгүй гинэ. Пэйч гээл цаашаа хараагаад гараа явсан. Тэгээ би сошиалээр харсан байсан аахгүй ингээд гараа тайруулж чинь тэгээд ингээд зүү тариур хамаагүй зарж ийн марч ингээд би сонсон. Эн чин бүр тий сошиалоор үзчихсэн тэр юм чи зүгээр миний энгийн амьдрал дээр надтай сая бүр тааралтлаа штэ гэж би яг дотроо бодсон үзчихсэн. Зүгээр л яг хажууд юм байна гэдэг би тэгэхэд ингээд анзаарч ирсэн. Тэгээ зүү тариур авах гээд байгаа байхгүй өөр юм авахгүй заяа. Өөр юу авах вэ гэсэн чинь өөр юм авахгүй гэд. Тэгсэн чинь шууд тэр айгүй тийм айхтар охин байсан. Тэр худалдагч юу яах вэ? Манай эмийн сан ч охин маань залуухан охин байсан. Дөнгөж нь 23 4-тэй. Тэгсэн мөртлөө өөр юу авах вэ? Яг юунд хэрэглэж байгаа юм гэж мэгээд амар шалгаагаад амар хэрсүү би тэгээ баярлалаа. Вау те энэ охин бол гэд бодож тэгээд эднэр иймар яах ч юм бол гэсэн. Харин мэдгүй одоо ингээл ямар шалтгаангүй ингэж аягүй их асууж орж ирдэ штэ. Тэгээд бид нар бол өгдөггүй ингээд. Тэгээд хажууд нь яг нөө CEO эмээсээ хоёр зэрэгцээ. Тэнгүүч тэрүүгээр аягүй хүүхдүүд явдаг. Тэгэл тийшээгээш нэг орн наашаагаач нэг орн ерөөсөө тэдний нэг юм дош болцсон юм уу хайшаа те. Эмээсээ ч орохын CEO ч орохын тэгэл ингээл тийм кейсийг бол одоо яг нүдэрээ бол харсан. Ялтарч. Вэжи хайр хяналттай хариуцлага асар байх хэрэгтэй. Хамгийн ихний асуулт нь бол тий. Би бол одоо бол ээжтэй бол тэрэн дээр маш их баярлагддаг шүү дээ. Одоо жишээ чамтай ээж нь яаж харьцаж байна? Үеийн хүүхдүүд бол тэгэл тэр үед бол ингээл хэрэглээл ингээл янз бүр. Манай дүү бит хоёрт л ерөнхийдөө бол тэгээ зодож занчиж эсвэл хараа налтанд байнга байлгаагүй шүү дээ. Дандаа тэр өөр нөлөө хохирол гэдэг зүйлийг дандаа ярьдаг гэсэн. Арх уул ийм болдог. Ингүүл ийм болдог гэдэг мессеж ухамсарт ингээд суугаал. Тий. Тэгээд том болоод ийм хүн болно. Ажилгүй эрэхтэй хүн гэл ингээд бүр цааш нь даамжруулаад архич юм болно. Ажилгүй болно. Чи хинч таахгүй. Ингээ ийм юм. Энэ чиний гоё найзууд бүгд байхгүй болно. Чи яах вэ гэл. Энэ чинь нэг талаараа ингээ ухамсарт суугаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг нэг өглөж дургуугийн хөрмээр биш. Ухаар уус тийм хүчрхийлэл баяртай хэлж байгаа байхгүй. Одоо яг 2007 онд би урагшаа хятадд сурвалж сурдаг байхгүй. Тухайн үед чинь яг монголчууд эд тэтгэлэг аваад явдаг байсан. Бүр хамгийн их явсан үе байхгүй. Одоо Бээжин рүү ч Шанхай руу ч тийм 2007-8 онд чинь өөрөө хятад улс чинь хар тамхиараа бүр ингээд дэлгүү болчихсон үе байхгүй. Зүгээр л хар зах дээр зарж байгаа юм шиг зардаг. Гэхдээ хууль бус. Энэ олон оюутны дунд алдсан хүмүүс бас зөндөө. Монгол руу оюутан Монголдоос шорондж байгаа найз байна тийм. Тухайд ингээл бүгд тэнд хүүхдүүд л 2007 онд жоохон байгаа шүү. Бүгд ээж аваас жаарч хөрөөгөө. Юу 2017 18 тал байхгүй тийм. Ээж аваас хол хүмүүс чи бүгдээрээ сонирхож үзэн шүү дээ. Баар савар нариг дарсан. Ингээл тэнд нөө гадаад оюутнууд бүгд хэрэглэн хүү юу ингээл хамсч үзэн тийм. Тэгэхээр яг энэ учрлын хэлдгээр ээж аавын хараа хяналтал биднийг ингэж хол байлгасан байна.
Жишээ нь чам дээр яаж Одоо ээж бол үлчсэн надад ба. зүгээр л итгэдэг байсан. Яг үнэ. Гэхдээ итгэж чинь гэж банк хэлдэг байсан. Тэ. Тэр хүний итгэлийг авчхаараа тэ. Тэр чинь нөгөө багаас ээж намайг чи миний хүү том болоод ийм болно, ингэн тэгнэ гэд ярьсаар байгаа би тийм хүн болох гэдэг нь хичээг яваад байгаа байхгүй юу? Яг зөв. Тэнгүүд л ээж хэлдэг нь болохоор ийм хэрэгжилчих юм бол хоёулангийн ярьж исэн юм чинь байхгүй болчих шүү дээ. Яг үнэ. Ээж нь чамд итгэж байгаа шүү дээ. Хол юм чи өөр ээж яаж чадах. Өөр яач. Итгэхээс өөр сонголт. Тийм шүү. Тэгээ нөгөө ээжийн хэлсэн, ээж нь надад итгэсэн итгэлийг алдахгүй тул за энэ болохгүй юм байна. Би сургуулаа төгсөх ёстой юм байна. Энэ хүүхдүүдтэй нийлж болохгүй юм байна гэд болж байгаа. Гэтэ хүн болгонд ийм ухамсар байхгүй. Харин тийм л байгаа та. Хүн болгоны потенциал бүгд өөр өөр. Дээрээс нь бас хүн болгоо ээжтэй ээжгүй ч өсөж байгаа, аавгүй ч өсөж байгаа. Тэгэхээр яг сая учрлын хэлдгээр за урьдчилан сэргийлэх улс орноос ч юм уу эсвэл цагдаагийн ерөнхий газраас байхаас илүүтэйгээр ээж аав нар илүү ойр татан байгаа. За ээж аав нар юм байна. Эхний алхам. За тэгвэл дараагийн алхам нь ээж аав нарын одоо хараат бус амьдарч байгаа. Маш олон хүмүүс байна. Тэднийг цөмөрөө яавал хандах. Тэрнээс гадна үзэж харж байгаа юмнууд одоо бидний энэ чинь ч гэсэн яг л тэгэл урдчлсан сэргийлж ийм алхам шүү дээ. Тэгэхээр энэ чинь яг нэг талаараа зорилтод нэвтрүүлэг. Зорилтод бус ч гэсэн энэ зүйлийг байнга мессежээр хүргэдэг байгаа бол зүгээр юм байна гэж би Ил одоо нуухгүй гэх. Тэгэхгүй бол ерөөсөө одоо баг багт нь секс ярингууд юу том хүний юм яриад байгаа. Тэгэхэр ч ярингууд тэр бэлгэвч чи хэрэгэлж одоо тэ заагаагүйгээс олж байдаг гэдгийг мдэггүйгээс олж маш олон хүсээгүй жирэмслэлтүүд одоо болсон тийм үү. Ингүүд нөө муу нухаар сайн илчилгэж би бол ингээ яриасаа ил тод байгаасаа юуг нь нуух вэ? Энэ нийгэмдэр бүгд л байгаа бодит кейсүүд. Бид нар одоо нэг хорвоо ертөнцийн болдгоо юм гаргаж ирээл яриаал энэ ч одоо тэгээд байгаа юм байхгүй. Чи ингээ биднэрт бэлэн захиан хүртэл байна тийм. Тэгэхээр энийг ингээд хэрвээ энийг яг үзэж байгаа чи те хэрэглэе гэж бодож байгаа бол сонирхож байгаа бол бас ботгол асуудал юм байна. Чи араад аах нуруутай юу? Тэ? Энэ бол бас айгүй чухал юм биш шүү. Тэ? Зүгээр энийг хэрэглээд яг юу өөрчлөгдөх юм бол доо л гэж бодож байна. Амьдралд идэх гоё хоолнууд байна, үзэх гоё газрууд байна, авах гоё мэдрэмжүүд байна. Тэр сайхан зүйлсээс татгалзаад яагаад энэ адын новшийн зүйл гэж тэ? Сонин шүү. Тэгээс тэл гайх чинь. Ингээ учирлын ярьж байгаа сонсоход, очроогийн ярьж байгаа сонсоход гойд та хоёрын ээжүүд ч аауд ч айгуусан хилдэг, итгэл үзүүлдэг гэсэн юм байна шүү дээ, тийм. За энэ захиатайгаа болохоор холбоо үзэхээр хэрвээ энэ бүгдийг буцааж болдог болвол би одоо эцэг хүн болохоор хүүхдээ маш сайн сонсноо, хүүхдийнхээ хажууд байна. Тэгэхээр энэ хүүхдэд бас ямар нэгэн байдлаар эсвэл хайр халамж дутагдсан болов. Ээж аав нь хажууд нь байгаа мөртлөө одоо хүүхдээ сонсохгүй юуны төлөө ч юм зүтгээлэн чиний төлөө би ажиллаж гин гэ хилээд байгаа боловч эцсийн бүлэг тэгвэл тэнд хүүхэд маань яг яаж байгаад байна. Тийм байна. Тэгээ одоо нөгөө салалт бол одоо ингэ. Манай энэ амьдарч байгаа нийгэмд бол одоо 10 хүн тутмын 5-6 баг салсан гэр бүлийн амьдралтай байгаа. Тэгээд тэнгууд нөгөө бид нэр ингээл аав нь тэг зүйлсээ ээж нь ингэ зүйлсээ ярингууд бас жоохон хязгаарлагдмал болчиход байна л да. Би түрүү хэлсэн шүү дээ саартай өсөж байгаа, аавгүй өсөж байгаа. Мянган хүүхдүүд байна, ээжгүй өсөж байгаа мянган хүүхдүүд байна. За тэгээд бүр одоо бүтэн өмч өсөж байгаа ч хүүхдүүд маш их байгаа. Тэнгүүд цөмөрөө нөгөө аав нь ингэж хэлсэн болоо л энэ хүүхэд ингээгүй гин, ээж нь ингэж хэлсэн болоо л ингээгүй гин гэж ярихаас илүүтэй энэ нөгөө хүрээгээ томруулаад эндээсээ гараад ярил яаж юм. Ер нь зүгээр яагаад энэ хүмүүс ямар сэтгэл зүйтэй байхаараа донтоод идэх. Заав ээж үйд юм бэ. Хайр дутагдсанаас болдог юм. Дахиад өөр ямар шалтгаан бэ? Огт мэдхгүйгээсээ болоо бас хэрэглээд шүү дээ хүүхдүүд. Мэдхгүй кейсүүд нь яаж тохиолддгийг яг бодит амьдрал дээр. Одоо ингэж юм. Жишээлбэл та хоёроо хүүхдүүдийнхээ ямар хүүхдүүдтэй найзалдаг талаар мэдхүү. За сайн байна. Хүүхэд гадаа гарлаа, сакс тоглоё. Бидэн дээр байж ороод ирээ. Гэтэл хүүхдүүдэд санал болгоод тэнд байж идэг бас ах нар байгаад байна. Эргээд өөртөө ашигтайгаар ашиглах гэдэг шүү дээ. За тэгэнгүүт энтлийн мэдээл байхгүйгаасаа болоод зарим нь бол ийм болохгүй болчихж байна. Зарим нэг нь бол зүгээр л хүний үгэнд ингээд орчдөг. За зарим нэг нь ингээд таваагүй зангаасаа болж орох тохиолдол байгаад байгаа. Сургууль дээр бид нар хүүхдүүдийнхээ дүнд ач холбогдол өгдөг тийм. Онц сурж гин үү? Хичээлээ чинь гэрийн даалгавраар хийсэн юм. Гэхдээ тэр дүнээс цаана ахаад тэр сургууль дотор нийгэмшлийг бид нар ерөөсөө сонирхдаггүй байгаа.
найзуудтайгаа чи яаж юм тий багш чинь юу чинь хиймдээ нийлээд байна гэдэг нэг тийм ач холбогдол өгөхгүй зүгээр л дүн чинь яаж. Гэхдээ яг үннийг хэлэхэд сурагч хүүхэд болгоно дүнд ач холбогдол өгөхгүй шүү. Тэр чинь анги дотроо өөрийн гэсэн орон зай бий болгох гэж өдөр болгон хичээж байгаа шүү. Найзуудтай яаж үнэлэгдэх үү, багштай яаж харагдах уу гэдэг тий. Таалагдсан охиндоо яаж нэг яаж тийм шүү дээ. Шал өөр юм дээр фокус шүү. Эцэгчүүд бол зөвхөн дүн. Тий. Ярьдаг юм л дүн. Дүн. Яг хичээлээ хэлдэг чи. Улаан ойл гэх юм тий. Тэгэхээр ер нь ингээд яг нөгөө хинтээ нөхөрлөөд байгаа гэдгийг бид нар сайн ярилцах хэрэгтэй юм. Дүнгээс илүү баг тэр нь чухал болчиход байгаа. Тэг яг хуу сүүлийн үед бол бас тийм яриа айгу модонд орсон билээ. Одоо хүн байхад сургаач хүн байхын боловсралтэй сургууль соёлыг бол хүн бол яаж игээд ингээд сураад төгсчнөө хүн байхын боловсралыг бол хүн жоохон байхасаа хүүхэд байхасаа олж авнаа энэ боловсралыг эцэг их болгоно гэж буцаал дахиад нөгөө ингээл гэр бүл бүтэн байхын тий одоо нөгөө салахгүй байхын одоо ингээд нэг аав ээжтэйгээл цуг үсэх бүтэн амьдрал руугаа яваа орчиж байгаа байхгүй юу яриа маань буцаал иргээл тэгэхээр нөгөө угаасаа л ингээл нэг л гажууд л үүссэн бол тэрнээс үүсэх үүдэл одоо үр дагавар ингээл ийм их болоод явчихж байгаа юм л да одоо тэг яамар чинь тий Америкт ингэдэг байсан байхгүй. Америк бол говьны мэдчихсэн тий. Гэхдээ ганц айдас нь ихээр ерөөсөө л юм хартай. Тэнгүүд л Америкийн сургууль одоо боловсролын систем гэх юм одоо юу гэх юм гайгүй дүүрэгт гайгүй сургууль байдаг. Гайгүй дүүрэгт бүгд цагаан эрсдэнгүүд амьдэрдэг. Муу дүүрэгт болонгууд л Мексик, Хаазууд байдаг байхгүй. Тэнгүүд л сургууль нь бүгд үн төлбөргүй хамгийн гол нь сургууль орчмын одоо түрээс дэлгүүрүүд бүгд үнэтэй байдаг. Тэгэхээр ингээд бид нар хүүхдээ бодно шүү дээ. Бодохын тулд бид нар заавал өндөр түрээс төлөх гэсэн. Нөгөө харуудын хороолд очиод түрээсээ бодох юм бол хүүхдээ хайчаад байгаа. Тэнгүүдлээ цагаан одоо бид нар болохоор шарууд гэж ярьдаг тийм. Уг нь бол цагаан арьсдаг шүү дээ. Цагаан арьстай юу гэдэг вэ гэхээр өөрсдөө эцэг эхчүүд нь тэр нийгмийг тусгаарлцдаг байхгүй. Энэ хүүхдүүдтэй нийлж болохгүй. Бид нар бол хар таймагчдаг. Тэгэхээр одоо сүүлдээ манай нийгэмд ч хүртэл бараг тэгж тусгаарлах гад дайнууч гэж бодох шиг. Энэ хүүхдүүд бол дэмий эдгээр ингэж хэрэгэлдэг. Чи ийшээгээ энэ талтай бай гэдэг хаа чим шиг бас санагдаад байгаа. Маш олон монголчууд Америкт амьдардаг шүү дээ. Тэдний ганц том асуудал ерөөсөө л энэ харт. Цүнхнээс нь 12, 3, 4 настай хүүхдийн цүнхнээс нь бэлгэвч гарч ирэх бол нэг тийм сонио асуудал биш болсон байхгүй. Тэр үл яах вэ? Бараг хамгаалалт биш үү? Бараг боловсон цүнхнээс нь өвс гараад өөр юм болдог байхгүй. Тийм шүү Тэ. дээ. Бүр өөрийнх нь цүнхнээс нь өвс гарч ирж байгаа тэр аль хэдийн хэрэглэгч хөлөө. Тэгээд хүмүүс буцаж Монголд ирдэг. Монгол ирүүл байна. Америк амир байна. Монгол ирүүл. 2 жилийн өмнө Америкт Чикагод Мичиган голын иргээр явж яваа. Тийм шүү дээ. Тий, тэгээд тэгсэн чинь би олонго тэр даунтаунынхны хэсэг биш тэр нөгөө баячуудынх нь амьдрдаг тэр хорооллынх нь Мичиганы иргээр явж ирсэн. Тэгсэн чинь надад хамт явж ирсэн манай тэр нэг найз эрэгтэй найз маань тэгж ирсэн. За энэ Мичиганы ирэг дээр ингээ жил болго ингээ баяраа тэмдэглэдэг гинэ ингээ гой хаврын баяр маяр шиг л тийм баяр тэмдэглэдэг гинэ. Тэгээ энэ бол ингээ нөө Майкл Жордан мордо амьдарч ирсэн одоо ийм баячуудынх нь парт хэсэг байна те. Тэгээд гэсэн чи сая энэ чи та эдэг ирэхээс өмнөхөн амар хэрэг гарсан. Ямар хэрэг гарсан гэдгсэн чинь 13 настай шар банд шар хөвгтэй байгаа байхгүй те баячуудын хорооллын. Тэгсэн чи ийм нөгөө амар одоо бидний ярьдгаар АК л гэх юм одоо амар олон удаа нэг удаа бод. Тийм нөө юм хэрэгэлсэн. Тэгээ тийм буу авч гарч ирээд тэр баярлжсэн хүмүүс рүү шүрссэн. Тэгэл газар дээр 20-30 нам дээр чинь. Тэгээ ийм амар хэрэг гарсан. Тэгээ тэр бол яагаад тэр үйлдэлийг хийж байгаа юм гэхээр нөгөө хар тамхи хэрэгэлсэн. Тэгэл нөө хар хөвгүүдэд дээрлүүлдэг. Чи манахаас баян юм уу? Чи тэгвэл манахаас баян юм уу гэж дээрлүүлж байгаа. Твчж байгаа нэг өдөр тэрийг хэрэглээл гарч ирээ. Хамаг стрессээ гаргаа өөрийгөө бодоод. Тэгэл яг хөө тиймэрхүү кейс бол ганцхан тэр биш Америкт бол битүү гэж байгаа. Тэгэхээр нөгөө өөрийн оюун ухаансыг алдсан хүүхэд ч байна уу том хүн ч байна уу ялгаагүй шүү дээ. Ер нь тийм биз дээ. Ерөөсө хар тамхины эцсийн үр дүн чинь
ерөөсөө л юм ухаан алдсан үний л одоо галзуур илэрэл солиорол тэр гэр оронд хоол унд байхгүй хайр халамж байхгүй илэрсэн юм чи одоо ямар эрүүл нийгмийг бүтээгдэв гэр оронд гэсэн тий. Хин нөгөө сая түрүү жилжингээ нэг юу болсон шүү дээ. Morning Tea гэл тий. Одоо Америкт дэмжлэгийн болж байгаа ах тий. Тэр ахын нэг хэлдэг үг байдаг шүү дээ. Real тий. Зүгээр одоо ч гэсэн болоос орчмоор л тий. Одоо ч гэсэн ингээ уучмаар л. Гэтэ эн чинь генд одоо дамждаг. Би хэрглэж байгаа бол миний хүүхдүүд хэрэглэнэ. Тэрний хүүхдүүд нь хэрэглэнэ гэж штэ. Гэт тэр нэг үгэл бүр ингээд Оо яг бидний нөө ярианы ихэнд ярьсан сэдвийг яг манер ярьсан ба шүү дээ тий. Харин их бага хэмжээгүй энэ донтолт гэдэг зүйлээс ангид байя гэдгийг бас уриалчвал яа гэм бол тий. Донтолт ерөөсөө донтолт байхгүй. Ерөөсөө л нэг ийм одоо цөм аймаг гэж авч үзэх юм бол донтолт гэдэг аймаг байгаа байхгүй. Тэр аймаг дотроо ингээд сум дүүргээр ингээд салцгаацсан тийм сум багаараа ингээд салцгаацсан байж байна л да. Миний одоо хараад байгаагаар би бол одоос яг үнэ мэдэхгүй сэдвийнхаа хүрээнд л бураад л сууж байна л да. Зүгээр л да. Дүлий биш болохоор сонсоод байна. Тэгээ би бол бас дүлий биш болохоор сонсож байна. Энэ нийгэмд бас юу болоод байгааг бас мэдээч надад хамаагүй гэд мэдэн бодлоод яваад ахгүй мэдж байгаа. Манай урлаг соёлынхнаас ч гэсэн байгаа шүү. Одоо бас энэ зүйлд ингээл бас одоо бүгдэр л мэдчих штэ. Одоо гэхдээ тэр залуучууд маань эргээд сайхан засраад сайхан явж байна. Энэ амар гоё багтам тий. Тэгэхээр нөө түрүүний хэдүүлэнгийн яриад байдгаар эргээд энэ хүмүүсээ сайхан хүлээгээд авчдаг нийгэм тий. Сэргийн засварлах төвтэй ийм байвал сайхан юм болов гэж яриад байгаа шүү дээ тий. Хүн чи алдан онон ойлгоно ухаарн бүдрэн тий. Тэр болгон дээр нь дэвслээд ингээд байхгүй байх юм чухал юм. Тийш гой карьераа нүдэн дээр алдчихж байгаа дүүнер үеийн залууч зөндөл байсан шүү дээ. Энэ урлаг соёл янз бүрийн зүйл дээр. Үнэхээр гоё харж ирэл тэр гоё авьяас тэр бүх зүйл нөгөө юмдаа донтол байхгүй болж байгаа байхгүй. Сайн үгээд мэдлэхэд нөгөө хүнтэй аятайхан 5 үг сольж чадахгүй хэмжээнд хүртэл хүрэл үг хойно урд хойно оруулаад тэгээ гэл ийм болчдөг шүү дээ. Одоо тийм яг нэрийг бид нар бол мэдээж хэлэхгүй. Гэхдээ зүгээр яг ийм кейсүүд бол бид нар тэнэг мангар хвшилгааны бүгд л мэдж байгаа. Яг та нарын бас шүтдэг, одоо хайрладаг тийм хүмүүст ч энэ зүйл бол бас тойроогүй ш. Дайраад гарсан тохиолдол бол байгаа. Зарим нь бол маш сайхан даван туулаад тэрнтэй тэмцээд өөрийгөө ялан дийлээд сайхан амьдарч байна. Зарим нь бол бүр тэр чигтээ алга болж байна. Ингээ бодохоор яг үгүй жалганд амьдрах юм уу? 60 давхар хаусны дээр нь амьдрах юм уу? Энэ бол тэл чиний сонголт. Яг үнэндээ. Тийм биз дээ. Яг үнэндээ. Тий. Энэ ч амруу нариг цутгаал байдгүй үстэй. Хард амхийг ч гэсэн аль гэх дарж байгаад бид гороо хизээч хүчтэй татуулахгүй. Тэгэхээр яг энэ бол хөргөний одоо үнэхээр одоо надад бол арчаагүй л санагдах юм. Гэхдээ би тэгж үл хэлж чадахгүй бас хүн алдна онно. Эргээд чамайг алдсан байсан ч хүлээгээд авчих сайхан нийгэм гэл ингээл амар олон энэ замбраагүй сэдв байна л да. Би бол энэ дээр үнэхээр нэг зам руу оронгууд л буруудаал дахиад энэ зам руу оронгууд буруудаал ингээл миний яриа ерөөсө төгсөж өгөхгүй байгаа байхгүй юу? Яг энэ сэдв дээр ингээ гарч ирээд. Дахиад ингээл энэ болгоол ирэнгүүт эмчээ болохгүй болоод ингээл энэ яриа ерөөсө төгсдгүй яриа. Аюу сонир. Өстө сони юм байна. Би ер нь нэрээ татлаа та хэд маань яа. Би өстө ухаан хөрөхгүй байна. Хар тамхитай тэмцэх хилтэс тийм ээ газар. Яг Монгол улсаар нэвтрүүлж байгаа, тээвэрлж байгаа, борлуулж байгаа, худалдаалж байгаа хүмүүсийг бол үнэхээр сайн барьд юм бэл. Үнэхээр сайн барьд юм бэл. Тэгэхээр бидний зүгээс яах ёстой вэ гэхээр яаж сэрэмжлүүлэх үү, яаж хэрэглүүлэхгүй байх уу гэдэг тал дээр л их сайн ажиллах ёстой юм шиг байгаа юм, тийм ээ? Тийм. Тэгээ үүний үндсэн дээр ч хүдэн кейс гэдэг подкастыг хэлүүлээд явж байгаа. Энэ цаашаа бол өчнөө олон дугаар үргэлжлэнэ. гэж би хэлээ да судаа минь. Тэгээ үргэлжлээд гоё яваасаа тий. Яваасаа яг. Тий. Олон салбарын хүмүүсийг ер нь оруулна гэж бодож байгаа. Магадгүй үзээ суужаа таа ч гэсэн орох боломжтой. Яг энэ дээр би нэг өөрийнхөө үзэл бодлыг ингээ хэлчмээр байна. Миний энийг ингээ сонсоод нэг ч гэсэн хүүхэд энэс хол байгаасаа гэд тий.
ярих хүн байх юм бол нээлттэй шүү. Тэгээ дээр нь бас зөвхөн за би хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж яхад би хүүхэдтэйгээ ярилцж яхад болоо гэсэн даамтай хизээж битгий байгаасай. Зөвхөн чи хэрэглэгч байлаа гэ тэр хэрэглэгчийн ард маш олон ээж аавууд ингээд бүр яах учраа олохгүй хан одоо ингээд 60 хүртлээр наслахтаа ийм юм амьдралдаа үзнэ гэж бодсонгүй гэд ирдэг аавууд байна. Сард ингээд 20 идэл ингээд болтлоо өөрөө ингээд тураад би өдий хүртэл яг юуны төлөө зүтгэсэн юм бэ те өдий олон хүүхэдтэй боллоо гэтэл миний нэг хүүхэд ийм байдалтай болчтоо гэж яриа сууж байгаа ээж аав байна. Миний сэтгэл ингээ амар өвдөг байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ бүгдийн эсрэг хамтдаа нэгдэж хамтдаа энэ бүгдийн ойлголттой болж иж нийгмээс нэг ч гэсэн айдлыг энэ зүйлээс хол болох юм бол гэж л бодож энэ подкастыг эхлүүлсэн байгаа. Тэгээд надад ч гэсэн би нөө нэвтрүүлгийнхэнд хэлсэн шүү дээ. Надад хамаагүй гэдэг миний эргэн тойронд тийм асуудал байхгүй юм чинь надад хамаагүй гэж би бол бодоагүй. Харт амигтай тэмцгэлцээс ярьж байна. Ингээд сэрэмжлүүлэх гэхээр нөгөө би ч гэсэн энэ сэдвийн хүрээнд юу мэдтiin те мэдээж төлөв биш кейсүүд бол сонсч байсан. Тэрийгээ бас хуваалцъя. Тэгээ бидний яриа үнэхээр одоо хин нэгэнд хүрээд сэрэмжлүүлэх болдог бол үнэхээр сайхан байна те. Гэхдээ эцсийн сонголт бол энэ зөрөгтэй үзэж байгаа одоо дулмаа сараа болдоогийн гартал байдаг. Бидний амьдрал бол бидний гартал гэдэг шүү дээ. Тийм биз? Яс. Тийм. Одоо энэ ерөнхийдөө бол ялангуяа энэ хүүхэд залуучууд руу чиглэсэн контентууд ч гэсэн өөрсдөө сайн дураараа ямархуу зүйлсийг бол бас түгээн дэлгэрүүлж ярих хэрэгтэй, урьдчилсан сэргийлэх хэрэгтэй. Нууж хаалгүй. Тэгээ энийг хэрэглүүл ямар новшин зүйл болдгоо гэдэг ялангуяа ярих хэрэгтэй гэж бодож. Ингээл дөрөв хүүхд жишээ нь ирээдүгээ гоё зүйлсээ яриад те. Эллен Маск шиг болно одоо өөр яадгийн те. Америкт очиод Крис Браун болно гэж бодож байж. Нэг нь бол те факт би бол амьдралаа бол дуусгана Иллюминатийн өдрийг сорох гэж байгаа юм шиг л. Ер нь бол амьдрал тэгэл дуусж ил гэсэн. Дууснаа л гэсэн. Бусдаасаа хоцрон доошоо живэн тэгээд чиний амьдрал үгүй бол. Тэгээд амьдралаа шил үгүй болохыг хүсэж байгаа бол тэгэл хэрэглэхгүй. Тэ. Хамт сайхан аав, тэ эцэг хүн, хань хүн зүгээр яг заавал тэр лаг байхаалгүй шүү дээ. Зүгээр л энгийн сайхан л амьдрий л та. Тийм үстэй ад жаргалаа идлээл заавал тэр муухай юм руу орооцолдохгүйгээр. Ер нь тэгтээ амьдрал чиг сонирхолтой шүү дээ. Ингээл өдрөөл өөр хүмүүстэй дэшээ доошоо нэг юм хэмнэлтэй байдаг те. Тэр хар тамхи гэдэг зүйл чинь сонирхолтой зүйлсээ бүгдийг л хаагаа иччих шээ. Ямар нэг хүсэл мөрөөд. Тийм. Сонирхолтой гоё үзэлцэх зүйлс чинь үгүй болчихно. Зүгээр энэ амьдралаа өрн тараа хийгээд зүгээр л дуусгах гэж байгаа бол тэгэл хэрэглэх. Тийм. Бүр ерөөсөө л яг тийм л сон. Мөнгө өё гэдэг нэр амьдралыг бас болсон болоогүй очроо гэдэг шиг битэр ч одоо ингээл зүтгэл гүгээл яг ингээл явах хэрэгтэй тийм. Ишиг талагийнхаа доороос үгдээл. Тий одоо тэгэл миний хувьд ч өөрийгөө хизэж голж үзээгүй өдий зэрэгтэй бас ингээл амьдрахын тулд дандаа сайхан байгаагүй шүү дээ. Тэгээ хэцүү байна гэ яах юм би тэр хар тамхиг хэрэглээл те мансураал зовлонгосоо төр ангижраалах тийм сонголтыг хийв. Төр биш наа чи тэгээ бүрэн ангижрэн гэдэг тэгээд алга болчих шүү дээ. Энэ ертөнцөөс арчигдээ шүү. Одоо тэгсэнгүү шүү дээ бид нар ингээл бүгдээрээ л адилхан зовсон те. Хэцүү байна гэд тийм сонголт хийх хэрэггүй. Гэхдээ одоо тэгээд хүүхдүүд хэрэг үзэж байгаа бол одоо гой гой Google-ээс гадна чат GPT зэрэг гараад байна. Ер нь хар тамхиг татхаар ямар болтгийг би ямар болох вэ гэж нэг асуухгүй юу? Яг үнэ. Царай мараа гэж гаргаад ирж шүү. Яг үнэ тий. Үнээрээ одоо бүр гэтээ үнэхээр ингээ миний ингээ стресс хөдлөд байгаа юм. Тэрийг хэрэглэн. Тэрийг одоо яасан гэж хэрэглэх гээд байгаа. Дүүнэр бол тий амьдралаас таашаал авах гой гой зүйлс зөндөө шүү дээ. Бүрээр мэдхгүй. Хөгжим, спорт тий гой гой зүйлс зөндөө шүү дээ. Ер нь нэг хоббитой сонирхолтой байна гэдэг чинь гоё шүү дээ. Нэг залуунаас хүүхэд байх. Тэгэл таксан бөмбөгөөр юу байдгийг энэ бүгдийг судлаад уншаад хараад ингээд юм. Одоо цаг үе бүрч гоё болж байна. Одоо тэгээд Солонгост ч гэсэн ингээд нөгөө Big Bang-ы топ чинь хар тамхины хэрэгт орооцолтол одоо Солонгостой ямар ч нэр хүндгүү Солонгостой оч амьдрдгүү элейд амьдрд юм биш үү мөн чинь тий. Тэгээд сая Squid Game гэх кинон дээр хальцсан бас яг донтогчийн дүрээр гарч ирсэн чинь бүр солонгосчуудын зэв үүслийг хүргээд энийг яагаад ингэж олон нийтийн телевизээр ингээд дээрээс нь юм донтогчийн дүрээр ингэж гаргаж байгаа юм бэ? Ард түмэн бошж байгаа байхгүй тэрний эсрэг. Дахиж топ бол ингээд бүр юм хар одоо юм чагсаалтанд орцсон байгаа байхгүй солонгосын ард түмний хувьд тэгэж гоё алгасаж чадчих. Тэрийг үгүйсгэж чадчих.
чинь тий. Мундаг байгаа байхгүй юу тий. Манай Монголын хувьд бол 3 саяулаа бид нар бол алдсан нэг сайхан аргадаад аваад яваад хайрлаад ингэнэ үү гэхээс бид нар 100 саяулаа биш шүү дээ. Бид нар чинь нэг аймаг шиг л одоо байна шүү дээ. Тийм цөөхөлөө би нэг хайрлахаас өөр аргагүй. Алдах гээд байгаа нэгэндээ бас үглэхээс өөр нэг аргагүй. Тийм нийгмийн амьдралтай хүмүүс шүү. Бид нар тийм 200 300 саяулаа хүмүүс биш. Одоо тийм бол нэрээ лаага иднүү, луунга иднүү хамаач алга гэдэг одоо мэдээ өнгөрсөн. Бид бол бүл шүү, нэг бүл. Тийм болохоор бид нар бол ингэж болохгүй юм. Би бас нөгөө байгууллага дээр насан туршаагүй холбогдогч нартай яг хариуцж ажилладаг, уулздаг, зөвлөгөө өгдөг. Тэгэхэд нөгөө сэтгэл готролд ороо, сэтгэлээр унсандаа гэж ихэнх нь ингээ ярих гад байдаг байхгүй. Тэгээд эдгэрснийхаа дараа ч юм уу ихчээ тэр сэтгэл готрол биш байсан юм бэлээ. Сэтгэл зүйчээ тэр бол зүгээр л энгийн зүйл байсан юм бэлээ. Тэгэхээр одоо ингээ үзэж байгаа хүүхдүүдийнх юм бол тэр зүйлд чинь тэр насаа чинь ингээ бид дөрвөлээ дайраа гарсан. Чиний ээж аав чинь ч гэсэндээ тэр үеийг ингээ өнгөрөөсөн болохоор та бүгд маань өнөөдөр ингээд өөрт чинь хэцүү санагдаж байгаа зүйл маргааш эргээ харахад жижигхэн зүйл байх болно шүү гэдгийг хүүхдүүд маань маш сайн ойлгоосай. Эцэгчүүд маань хүүхдтэй тэгээ маш сайн хараа хяналттай байгаасай. Энгийн залуучууд ч гэсэн хажууд байгаа явж байгаа хэн нэгнийг хайрладаг байгаасай гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөё. За тэгээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бүгдээрэнд нь. Бүгдээр нь ирүүлэх хүсье. Тэгээд дараагийн кейсээр уулзцгаая.